Иргэн 50 сая ирэхээр одоо яг нэг хэлэхэд их л баярлалаа тий анхан тавалд ер нь л сэтгэл их өөрсөн төр засаг маань аваад нэг бас дэмжижил байна да гэд ингээд дахиад очиж газар дээр бол шал өөр байсан. Тэгээ эдийн засагч нь бол бүр тэр байтгаа. Гэхдээ та нар би бүхэл бүтэн тэ өөрийнхөө орон сууцын нэг мөн үйлдвэр юм хамаа бүгдийн 50 гэхэд хүн 5 сая төгрөг өгье гэж яхин. Тэгээ одоо танд ямар одоо барьцаа байгаа юм? Надад одоо газрын бичиг маань үл хөдлөх хөрөнгө маань байна. Үл хөдлөх нь юу? Байшин. Яг хөө тийм гэр оролтын тийм байралтай. Тэгээ тоосхтой. Тэгвэл яг хөө ийм л юм байна. Над одоо тэгээ тоног төхөөрөмж бол байна тий. Бас 10-аад машин байна. Тэгэхэд урдаас за та ямар зүйл хүсэж чинь гэхээр би ийм техник технологи сайжруулъя. Би эргэлтийн хөрөнгөө нэмье. Дээрээс нь би ажлын байр гаргая л та гэдэг ингэхтэр энэ бол ерөөсөө тийм байх зүйл байх биш. Ямар зүйл эргэлтийн хөрөнгө. За тэгвэл эргэлтийн хөрөнгө гэдэг ч гэхээр үгүй эргэлтийн хөрөнгө гэдэг чинь бол шүү дээ. Танд одоо байгаа материал чинь бараг сая гаруй төгрөгийн материал байгаа гэж байна. Хийсэн бүтээсэн юм чи бас тэр хэмжээгээр байгаа гэж. Гэтэл би танд юм өгч яах юм? Та тэргээр яах юм? Юу хийх юм гэдэг. Гэхдээ би техник авъя л да, юм авъя. Энэ тэр гэсэн чинь үгүй би ерөөсөө танд 5 саяг л өгөх боломжтой. За энэ бол бараг биднэрт биш өгье гэж байна. Тэгэхээр 5-ыг л өгье. 5-ыг өгье ерөөсөө би ийм хэмжээний барьцаанд бол бид 5 саяг л өгнө гэж байгаа. Тэгээ би гайхаад тэгвэл та нар тэр 50 сая гэж юу яриад байгаа тэр хинд өгдгийг гэсэн чинь тусгай хүмүүст өгдгийг гэх юм. Эдийн засгийн одоо үгүй хэлэхлээр хэлэхгүй байна. Тэгээ би тэр тусгай хүн гэхээр одоо одоо хаан банкны аль салбараар үүсвэ үү? Би гачуурт гэдэг салбар байдаг да. Тэргээр нь үйлчлэл тэр эдийн засгч нь эхнэр үтер хоёулаа ороо сууж гаад гэдэг тусгай хүмүүс гэж ямар хүн байна гэхээр хэлэхгүй.